Ховд аймгийнхаа өнцөг улам бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм мөндөд оршоологчид, эрхэм мөндөд малчид, эрхэм мөндөд зочдынхоо гэгэн сайхан өдрийн мэндийг айлтхан мэдчилж байна. Сайн байцгаана уу та бүхэн? Сайхан үйлчж гин үү? Сайн явж ирв энэ замдаа. За, өнөөдрийн оршоологчдын зөвлөгөө маань Ховд аймгийн 17 сумаас нийт 300 гаруй малчин оршоологчид шинэ оршоо хөдөлгөөнийхөө хүрээнд хөрөнгө оруулалтын зээлээ авсан оршооныхоо үйл ажиллагааг эрхэлж байгаа 300 гаруй оршоологчид маань хүрэлцэн ирсэн байна. За, өнөөдрийн арга хэмжээнийхээ хөтөлбөрийг та бүхэндээ маш товчхон танилцуулъя. Ер нь бол өнөөдөр та бүхэн маань ингээл ойлгоорой. Маш олон мэдээлэл, танилцуулгууд энэ тайзан дээрээс хийгдэн. Гэхдээ маш богино хугацаанд, маш товчхон, маш ойлгомжтой байдлаар бид бүхэн бэлдсэн байгаа. За, Улаанбаатар хотоос та бүхнийг зорж зээлийн батлан даалтын сан, төрийн банк, хаан банк, за үндэсний давхар даатгал, за ингээд мөн аймгийн тамгын газрын холбогдох хүмүүс мэдээлэл танилцуулгуудыг хийн. Дандаа та бүхэнд хэрэгтэй, дандаа та бүхний зээлд хэрэгтэй, дандаа та бүхэнд одоо чухал ийм сургалтууд бэлэн болсон байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. За ингээд өнөөдрийнхөө зөвлөгөөний эхний танилцуулгыг та бүхэндээ танилцуулгыг хий. За танилцуулга эерэг мэдээгээр эхлэе. Эерэг мэдээгээр. Оны өмнө та бүхэн мэдж байгаа ЮНЕСКО гэж байгууллага та бүхэн сонссон байгаа. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага. За энэ байгууллага Монгол нүүдлийн зан үйлийг соёлын бит бус өвийнхөө жагсаалтанд бүртгэж авсан. Соёлын бит бус өвийнхөө жагсаалтанд бүртгэж авсан. Өнөөдрийн байдлаар энэ Монгол нүүдлийн зан үйлийг өвлөн уламжилж, тээж, дараачийн залуу үедээ сургаж байгаа нүүдэлчин гэж хэлж болох хүн Монгол улсад 300 гаруй мянга байна. 300 гаруй мянга. За энийг айл өрхийн хэмжээгээр аваад үзвэл нийт 190 мянга гаруй малчид байна гэж та бүхэн маань ойлгож болно. За Монгол нүүдлийн зан үйлийг яг энэ соёлыг тээж дараачийн үедээ өвлөн уламжлуулж байгаа энэ малчтад, энэ оршоологчдод зориулсан засгийн газрын бодлого бол шинэ оршоо хөдөлгөөн гэж та бүхэн мэдж байгаа. Маш олон хүмүүс асуусан. Маш олон хүмүүс асууж байгаа. За ингээд сонгуул болдгийм байна. Ингээд шинэ оршоо хөдөлгөөн баах хэрэггүй явлаа. За ингээд та бүхэн сонгуулийн араас бидрийг мартчихдаг даа гэд. Өнгөрсөн хугацаанд бид хэд нийтдээ 330 орчим сумаар ажиллалаа. За миний хувьд бол нэг 15 мянга орчим малчин оршоологчтойгоо өнгөрсөн хугацаанд бас мэдээлэлээ солилцсон. Уулзаж ярилцаж үзсэн, санал бодлыг нь сонсч ирсэн. Ингээд явхаар маш олон хүмүүс хэлсэн. За ингээд сонгуулийн дараа чи алга болчихно хүүхээ. Эрдгүүн байлээ гэд ингээд малч олон оршоологчд маань хэлжсэн. Тэгэхээр би та бүхэндээ нэг хоёр мэдээллийг хамгийн ихэнд нь хэлэх гэсэн. За засгийн газар та бүхэн мэдж байгаа 7 сард эмхлэн байгуулагдсан. За ингээд засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр гэж зүйлийг гаргадаг. Энэ бол засгийн газрын дараагийн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажил гэсэн үг. За энэ нь дотроо хамгийн чухал ажлуудаа оруулж өгдөг. Хамгийн чухал ажлуудаа. За энэ дээр маш чухал зорилт буюу шинэ оршоо хөдөлгөөнтэй холбоотой чухал зорилтыг оруулж өгсөн байгаа гэж та бүхэн ойлгож болно. Шинэ оршоо хөдөлгөөнтэй холбоотой чухал зорилтыг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр донд оруулж өгсөн. За энэ юу гэсэн үг вэ гэхээр шинэ оршоо хөдөлгөөн маань 28 он хүртэл тогтвортой хэрэгжнэ гэсэн баталгааг засгийн газрын зүгээс өгсөн гэж та бүхэн маань ойлгож болно. За шинэ оршоо хөдөлгөөнийг ямар төрлийн байгууллага хариуцж хийж байгаа вэ гэж та бүхэн олон хүмүүс явахаар асуудаг юм байлээ. Хэн хариуцж гэн? Өмнө нэг засгийн газрын эрхлэх газрын дарга гэд хүн хийж исэн хэн болсон болсон уу гэд ингэж маш олон хүмүүс маань асууж ирсэн. За ингээд 24 оны 9 сард засгийн газрын 95 дугаар тогтоолоор үндэсний хороо байгуулагдсан. Шинэ оршоо хөдөлгөөний үндэсний хороо. За та бүхэн үндэсний хороо гэхээр яадаг юм бол гэд бас гайхчихж магадгүй. Энэ бол Монгол улсын шадар сайд амар сайхнаар ахлуулсан холбогдох засгийн газрын гишүүд орсон. За мөн холбогдох ажил хариуцж байгаа хүмүүс орсон ийм хорооны зохион байгуулалттай бүтэц гэж ойлгож болно. Хажуудаа ажлын албатай. За өнөөдрийн энэ арга хэмжээг
Ховд аймагтаа зохион байгуулж байгаа энэ зөвлөгөөнийг энэ үндэсний хороо дээрээс нь Ховд аймгийн засаг даргын тамгын газар, зээлийн Батлан даалтын сан, Төрийн банк, Хаан банк, за газар зохион байгуулалтын агентлаг, за энэ одоо төрийн одоо холбогдох одоо ажил хариуцж байгаа хүмүүс зохион байгуулж байна гэж та бүхэн маань ойлгож байна. Өнгөрсөн 7 хоногт бид бүхэн Говьалтай аймагт энэ зөвлөгөөнийг зохион байгуулсан мөн 400 гаруй орчуулагчид маань оролцсон. Энэ удаа ингээд Ховд аймагтаа зохион байгуулж байна. За энэ дээр нэг юм мэдээллийг та бүхэндээ бас өгөх гэсэн. За засгийн газрын төвшөнд саяны миний тайлбарлсан шадар сайдаар ахлуулсан үндэсний хороо ажиллаж байгаа юм байна. За тэгвэл улсын хурал дээр юу болж байгаа вэ гэдгийг та бүхэндээ хэлье. Улсын хурал дээр улсын хурлын даргын 24 оны 42 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсэг. За энэ ажлын хэсэг дотор 15 улсын хурлын гишүүн байгаа. Тэгэхээр маш товчхондоо та бүхэн маань ингээл ойлгоорой. Шинэ оршин хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудыг улсын хурал дээр ярихад ногоон гэрлээр дэмжих, санаачлах, энэ одоо хууль эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлд ажиллах 15 улсын хурлын гишүүн байгаа юм байна гэж та бүхэн ерөөдөө ойлгочих. За тэгэхээр би засгийн газар 28 он хүртэл хөтөлбөртөө ингэж тусгасан байна. Засгийн газар үндэсний хороо байгуулсан байна. Улсын хурлын төвшөнд улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгаа юм байна гэдэг энэ мэдээллийг хамгийн ихэнд нь өгөөд танилцуулга эхлэе гэж бодсон. Яагаад гэхээр ингээд 330 суманд явж байхаар нөгөө л нэг юмыг л яг асуугаад байдаг. За ингээд сонгуул дуустдаг. Одоо та бүхэн ингээд одоо орхидог шүү. Төр засаг хайдаг шүү л гэдэг юмыг л яриадсан учраас энийг та бүхэндээ хамгийн ихэндээ хэлье гэж бодсон юм аа. За Монгол төр 24 онд 2 удаа малчин өрхүүд, малчин 330 суманд байгаа малчин өрх болгондоо хүрэх ажлыг зохион байгуулсан. 2 удаа зохион байгуулсан. Эхнийх нь бол 5-6 сард зохион байгуулсан энэ 330 суманд байгаа малчид, хоршоологчдоо мэдээлэл өгөх энэ ажил. Ховд аймгийн 17 суманд энэ ажил бас зохион байгуулагдсан. Та бүхэн санаж ивэл нэг ийм зуны халуунд нэг ийм ойролцоо өнгөтэй нэг ийм улбар шар одоо нэг юм күүртэг шиг юм өмсчөөд 2 хүн танаас суманд яваадсан баг. Зарим суманд жоохон ад үзэгдсэн, зарим суманд их сайхан хүлээж авсан энэ ажлыг зохион байгуулсан. За тэр ажлыг хийгээд явж исэн хүн бол яг л одоо аавын одоо хүү, ээжийн охин одоо Монгол залуучууд төрийн албаагчид тэр ажлыг хийгээл явж исэн. Яагаад айл болгонд хүрэх гээдсэн бэ гэхээр мэдээж одоо бид нар интернет хөгжсөн, зураг тариадаа бүх юм байна, цахим орчим сайхан болсон. Гэхдээ яг очоод уулзаад мэдээлэл өгөөд тайлбарлахаар өөр үйдэг юм байлээ. Тийм учраас Монгол төр 24 онд 2 удаа малчин одоо өрх болгондоо хүрэх оролдлогыг хийсэн. Тэгээд эхнийх нь бол энэ байгаамаа. За энэ одоо дэлгэсэн тэрлэг шиг сайхан Монгол нутгийн газар нутаг дээр харагдаж байгаа ногоон өнгөөр тэмдэглэсэн хэсэг бол өнөөдөр энэ танхимд сууж байгаа Ховд аймгийн хоршоологчид та бүхэн. За Монгол нутаг маань бол одоо өнгөрсөн 8 сарын хугацаанд бид хэд ингээ 330 сум 21 аймгаар явхад бол үнэхээр өргөн удам нутагтай юм аа. Нэг малчнаас ороод нөгөө малчных руу явхад ойролцоогоор хэдийгээр саахалт гэж хэлж байгаа боловч дунджаар нэг 65 км явж илээ. Дунджаар. Үнэхээр тархан байрсан, ямар сайхан өргөн удам нутаг байдгийг. Тэгээ энэ одоо тэр тоо болгон утга учиртай. За энэ ногооноор тэмдэглэсэн хэсэг нь бол та бүхэн гэж ойлгоорой. За Ховд аймаг шинэ оршин хөдөлгөөний өнгөрсөн 8 сарын хугацаанд байгуулагдсан хоршооны тоо. За тэр хоршоонд гишүүнээр илсэн гишүүний малчны тоогоороо Монгол улсаа тэргүүлж байгаа. Та бүхэндээ баяр хүргэе ховдчуудаа, малчин оршоологчдоо. Ховд аймаг бол үнэхээр гайхамшигтай. За бид бүхэн өнгөрсөн 8 сарын хугацаанд 2 том сорилтыг туулж гарсан. 2 том сорилтыг. За энэ сорилт нь эхнийх нь 6 сард 24 оны 6 сард зохион байгуулагдсан тэр улсын хурлын сонгуул гэдэг зүйл. Хоёр дахь том сорилт нь 24 оны 10 сард зохион байгуулагдсан тэр орон нутгийн сонгуул гэдэг зүйл. За ингээд энэ сонгуул гэдэг зүйлтэй давхцахаар энэ ажил хийж байгаа, ажил хариуцж байгаа хүмүүс хүнд байд юм байлээ. Би яг тэрийг биеэрээ туулаад гарсан. За сонгуулийн үеэр одоо маш их хоршоологчдыг, маш их малчдыг үгүйсгсэн, харлуулсан, нулимсан, доромжилсан үгнүүд их явсан. Одоо энэ шинэ хоршоо гэдэг бол бүтэхгүй. За наад одоо мөнгөний чи авсан хүмүүс буцааж төлөхгүй. За наад мөнгөөр одоо хүмүүс чинь одоо
буруу замаар ингээд зарцуулчнаа. Ингээд одоо наа чин бол ингээд салхинд хийснэ гэд маш их одоо миний хамгийн ихний слайдн дээр үзүүлсэн тэр соёл руугаа нулимссан ийм доромжилсан өнгө аястай зүйлүүд их болдгийм байна. Энэ бол хамгийн том сорилт байсан. Энэ бол хамгийн том сорилт байсан. Гисэн хэдий ч энэ сорилтыг даваад энэ сорилттой зэрэгцээд хоршоогоо байгуулад нийлээд хурлаа хийгээд тодорхой хэмжээндээр төслөө бичээд за ингээд арилжааны банкн дээр очиод энэ бүх одоо ажлыг бол маш олон хүмүүс ингэж давж гарсан. Ингээ манай хоршоологчид ч гэсэн давж гарсан. Энэ үзүүлэлтээр бол Ховд аймаг Монгол улсаа тэргүүлж байгаа. За энэ дэлгэсэн тэрлэг шиг энэ сайхан Монгол нутгийн газар нутгаар гарч байгаа тэр шараар тэмдэглэсэн тоон бол тухайн аймагт байгуулагдсан. За тэр цагаан нь бол тухайн аймагт байгуулагдсан хоршооны тоо. Тухайн аймагт байгуулагдсан хоршооны тоо. Шар нь бол тухайн хоршоонд илссэн гишүүний тоо. Гишүүний тоо, малчтын тоо гэсэн үг. За энэ ажлыг ингээд зохион байгуулахад бол үнэхээр одоо төрийн ажил хариуцж байсан олон хүмүүс үнэхээр мондөг манлайж ажилласан. Тэр тусмаа манай улсын бүртгэлийн Ховд аймгийн бүртгэлийн холбогдох ажилтнууд маань ирсэн байна өнөөдөр. Ховд аймгийн бүртгэлийн ажилтнууд үнэхээр шуурхай ажиллаж, үнэхээр сайхан ажиллаж 3 сарын хугацаанд нэг хоршоо байгуулахад 3 сар ордог байсан бол шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд дунджаар 14 хоногийн дотор хоршооныхоо гэрчлэгийг хүлээж авах энэ одоо ажлуудыг бас зохион байгуулсан. Энэ ажлыг зохион байгуулсан. Тэгээд би Ховд аймгийн бүртгэл хариуцсан холбогдох албан хаагчтай бүгдээрээ баяр хүргэдэг. Үнэхээр одоо сум болгонд бас булсын бүртгэгч байгаа, аймагт байгаа. Тэгээд энэ дээр бол үнэхээр сайн ажилласан. За энэ слайд их сонирхолтой. Та бүхэнд энэ слайд дээр анхаарлаа хандуулахыг хүсье. Энэ маш сонирхолтой. Энэ ямар учиртай юм бэ гэхээр за тэр цагаанаар харуулсан байгаа нь бол тухайн аймагт нийт хөрөнгө оруулалтын зээл авсан малчны тоо гэсэн үг. Малчны тоо. За тэр шараар харуулсан байгаа нь бол тухайн аймагт тэр зээл авсан малчтын авсан зээлийн хэмжээгээр үржүүлээд гарсан буюу нийт хэдэн төгрөгийн зээл тухайн аймагт олгогдсон бэ гэдэг ийм л тоо гэсэн үг. За өмнө нь бол та бүхэн мэдж байгаа нэг жилийн хугацаатай та бүхэн бол 20-с 24% хүүтэй ийм малчны зээлгээд бүтээгдэхүүнийг одоо ч гэсэн та бүхэн маань авж байгаа. Өмнө ч гэсэн авдаг байсан. За энэ зээлийн бүтээгдэхүүн бол Монгол улсад хамгийн сайн эргэн төлөлттэй 2 бүтээгдэхүүний нэг. Эхнийх нь малчны зээл, хоёр дахь нь ипотекийн зээл байдаг. Ипотек гэдэг нөгөө бас бага хүүтэй байрны зээлийг та бүхэн мэдж байгаа. За ингээд энийг харж агаад бид бүхэн яг энэ одоо арилжааны банкуд одоо бусад одоо сангийн яам, Монгол банк, хөдөө аж ахуйн яам, зээлийн батлан даалтын сан энэ олон ажил хариуцж байгаа төрийн болон хувийн байгууллагууд хамтраад энэ шинэ хоршоо хөдөлгөөний санхүүгийн бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. За энэ бол хоршооны гишүүн малчны зээл. Та бүхний өнөөдөр авцсан байгаа. Энэ танхимд бол дандаа Ховд аймагт хөрөнгө оруулалтын зээл авцсан хоршоологчдын төлөөллийг бид урьсан байгаа. Та бүхэн бол дандаа зээл авцсан хүмүүс. За энэ таны бүтээгдэхүүн бол эхний 1 жил үндсэн зээлийнхаас хөнгөлөлттэй, үндсэн төлбөрөөс хөнгөлөлттэй хүүгээ төлж байгаа. Тэгээд та бүхэн жилд 6% хүү төлнө, 50 сая хүртэлх төгрөгийн дүнтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За энийг ховдчууд нийтдээ оны сүүлийн тоогоор нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авсан байна. Энэ бол Монгол улстай хамгийн ихэнд орж байгаа, нэгт орж байгаа үзүүлэлттэй. Тэгээд хоршоологчдоо дахиад баяр хүргэе та бүхэндээ. Маш их баярлалаа. Үнэхээр ховдчууд идэвхтэй байсан. За энийг ярихаар их олон хүмүүс надад хэлж байгаа. За одоо наадвал чинь одоо төлдөйм болоо да одоо наад чинь хүндчтэй л гэж тэгээд байгаа. Тэгээ би бол одоо яг өөрөө 330 сумаар яваад яг Монгол эх орныхоо болон тохоо бүрийг одоо мэдэрч тэмтэрж үзлээ. Тэгээ манайхан бол очиод энийг тайлбарлаад ярихаар манай хоршоологчд бол манай малчд бол бид нар төлнө л гэж байгаа. Бид нар төлнө. Бид нар төлнө л гэж байгаа. Тэгээ энэ болгоныг ингээд эх орныхоо болон тохоо болгонд очиод ингээд мэдэрч байхдаа энэ мэдрэмжийг би авсан юм аа. Энийг та бүхэндээ бас хуваалцъя гэж утсан. За өнөөдрийн байдлаар шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд Монгол улс даяар 20 гаруй мянган малчид 687. За энэ бол одоо 1 сарын сүүлд бид нар дахиад Монгол банкнаас тооход бол нэг 700 гаруй явж байгаа. Ийм дүнтэй хөрөнгө оруулалтын зээлийг авсан байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. За
За энийг та бүхэн харж байна. Энэ слайдыг та бүхэн харж байна. Энэ бол өнөөдөр аль банкар төрөний Ховд аймагт гарсан байгаа 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл гарсан бэ гэдэг энэ слайд. За Ховд аймагт бол үнэхээр одоо манай төрийн банк, манай хаан банк бол үнэхээр мандаж ажилласан. Үнэхээр мандаж ажилласан. Манай зээлийн батлан даалтын сангийнхан ч үнэхээр идэвхтэй ажилласан. За ингээд банкн дээр бид нар ингээд очиод би банкныхаа одоо хамгийн л одоо ихэнд ажиллаж байгаа малчтайгаа харьцаж байгаа хүмүүстэй ингээд уулзахаар ийм зүйлийг хэлээд байгаа. За бид бол ингээд малчтайгаа аль болох хамтраад ойлголцоод ингээд ажилламаар байна. Тэгээ хоршоологчд маань та бүхэн маань ингэсэн гинэ. Би зөвхөн Ховд аймгийг хэлж байгаа юм биш үү? Энэ бол Монгол улсад тохиолдсон бас жишээ. Орж ирээд хамгийн эхлээд та бүхэн банкны хүнтэй нэг ярилцаж үзээд мэдээж тэр чинь нэг шаардлага тавина. Эн чинь мэдээж банк одоо та бүхний бас тодорхой хэмжээний материал бүрдүүлэхийг хүснэ. Ингээд эхлэнгүүт манай хоршоологчд банкны хүмүүсийг нэлээх загнасан. Өнгөрсөн 8 сарын хугацаанд. Маш их загнасан. Одоо та би намаагийн зээлийг ав гэсэн одоо яхаараа миний зээлийг өгдөг юм чи хөө ямар очиртай хөөхтөө гэд. Тэр банкнд чинь яг л таны одоо хүүтэй адилхан, охинтой адилхан бас л нэг аавын хүү ээж охин л ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд өнгөрсөн хугацаанд 8 сарын хугацаанд энэ бол бас сорилт байсан. Малчин хоршоологч банкны ажилтан хоёрыг хооронд нь ойлголцуулаад эндээс энэ зээлийн шийдвэр гаргана гэдэг бол тодорхой хэмжээний сорилттой байсан. Тэгвэл манай банкныхаа энэ дээр хүлээцтэй ажиллаад ийм хэмжээний хөрөнгө оруулалтын зээлийг малчин хоршоологчд маань өнөөдөр хүлээж авсан байна. Тэгээ өнөөдөр энэ танхимд төрийн банкны холбогдох захирлууд, хаан банкны холбогдох захирлууд яг одоо энэ Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн байж байгаа. Бүгдээрээ энэ захирлуудад бас баяр хүргэдэг. Баярлалаа гэж хэлье. Бид чи одоо бидэнтэй л адилхан хүмүүс шүү дээ. Одоо өнгөрсөн хугацаанд бид нэлээд загнасан байлаа. Одоо нэлээд загнуулсан бол бас та бүхэн албан агчдаас чинь уучлал хүсье гэж хэлэх гэсэн. За ийм байна. Энэ слайдыг та бүхэнд харуулах гэж бас бэлдсэн юм аа. За энэ одоо нөгөө Ховд аймагт гарцсан байгаа нөгөө 60 орчим тэрбумыг сумаар нь харуулж байгаа. Өнөөдөр энэ зөвлөгөөнд нийтдээ 300 гаруй Ховд аймгийн хоршоологчид 17 сумаас зорж ирсэн байгаа. Өнөөдөр та бүхэн маш их мэдээлэл авна. За энэ тоо болгоны ард та байгаа. Та болон танай хоршооны гишүүд байгаа. Бид бүхэн энэ тоог 7 хоног болгон хянж явж байгаа. 7 хоног болгон хянж явж байгаа. Одоо Монгол улсад нууц юм гэж байхгүй болсон. Бүх юм шилэн болсон. Бүх юм шилэн болсон. Монгол улсад нууц юм гэж байхгүй болсон. За ингээд хамгийн одоо өндөр дүнгээр 1000 сум тэргүүлж гин, дөргөн сум, буянт сум гэдэг ингээд хамгийн одоо бага дүнгээр цэцэг сум гэдэг ингээд энэ бол бид нар бие биенийг нь уралдуулах гэж байгаа асуудал биш шүү манайхаа. Би одоо цэцэг сумын хоршоологч би 1000 сумын тэрний дээр гарна гэж энэ хоорондоо уралдах гэж байгаа асуудал ерөөсөө биш. Энэ бол өнгөрсөн хугацаанд энд ямар маш олон шалтгаан байгаа. Зарим суманд маш их мэдээлэл нь сайн хүрсэн байгаа. Зарим суманд мэдээлэл нь төдийлөн сайн хүрээгүй байгаа. Олон шалтгаан байгаа. Энэ бол уралдуулах гэж байгаа бид нар ч одоо юм бол ерөөсөө нэг уралдчаал айргийн тавд орчих гол үзээд байдаг. Тэгэхээр энэ бол тэгж байгаа асуудал биш шүү. Өнөөдөр та бүхэндээ мэдээлэл олгоод би харуулж байгаа. За энийг та бүхэн харж байгаарай. Энэ их чухал. Энэ их чухал мэдээлэл. За өнгөрсөн хугацаанд нөгөө 687 тэрбум төгрөг тэр харагдаж байна. Тэр олгосон зээлийн дүн гээд аль саруудад ямар дүнтэй зээлүүд гарсан байна гэд. За 3 дахь тэр цэнхэр баган дээр хамгийн доотлол нь та бүхэн тэр шараар 20,325 гэж байгаа. Энэ бол бүх хөрөнгө оруулалтын зээл авсан хоршоологчийн тоо. Бүх зээл авсан хоршоологчийн тоо. За ингээд та бүхэн мэдж байгаа энэ зээл бол өөрөө эхний 1 жилийн хугацаанд та банктайгаа гэрээгээ байгуулаад тохироод үндсэн зээлийн эргэн төлөлт нь эхний 1 жилийн хугацаанд хөнгөлөгдөж байгаа. Гэхдээ банктайгаа тохироод за би одоо 1 жил хөнгөлүүлээд яах вэ? Би одоо 6 сарын дараагаас би 3 сарын дараагаас зээлээ төлөөд эхэлчихье гэсэн нилээдгүй хүмүүс байна. Нилээдгүй. Тэр хүмүүс яасан бэ гэхээр одоо та бүхэн тэр эхнээсээ 4 дахь баган дээр хамгийн доотлол тэр 4499 гэж байгаа. Тэр бол 4.4 тэрбум төгрөг гэсэн үг. За одоо нөгөө гарцсан байгаа 687-оос чинь 4.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хоршоологчд маань аль хэдийн хийцэн байгаа. Аль хэдийн хийцэн. За энэ бол нөгөө за наад одоо Ховд аймгийн хүмүүст өгчөөр эргэж төлөхгүй дээ. Наад бол чи одоо хүн шүү. За наад мөнгө чи аваад одоо үрчэндээ гэд эргэлзээдсэн хүмүүсийн хариулт тэр баган дээр гарч ирж байгаа. Тэр баган дээр 4.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт таавхан хийгдсэн байна гэж ойлгож байна. За тэр хуваарийн дагуу сар төл хүүгээд. За энэ танхимд ирж байгаа хүн болгон таавхан хүүгээ төлж байгаа. За ер нь бол ихэнх хүмүүс маань бол намар нэг удаа ичнийхээ цагаар нэг
хүүгээ төлж байгаа. Хавар ноолороо борлуулад дахиад нэг хүүгээ төлж байгаа. За өнөөдрийн байдлаар нөгөө 20 мянган хүнээс хүүгээ хугацаанд нь төлөхгүй нэг ч хүн байхгүй байна Монгол улсад. Нэг ч хүн байхгүй. Бүгд хүүгээ төлөөд явж байгаа. Бүгд хүүгээ. За зарим нь зээлээ аль хэдийн төлөөд эхэлсэн байна гэж ойлгож байна. За ингээд хамгийн сүүлийн багныг та бүхэнд би хараасаа гэж хүсэж байна. Хамгийн сүүлийн баг нь. Тэр доотлолд нэг 31687 гэж штэ. За тэр ямар очиртай юм гэхээр Монгол улсын засгийн газраас Монгол төрөөс өнөөдөр Монгол улсад хоршоонд илсээд хоршооныхоо зориулалтаар зээлээ авсан 20 мянган хүнд 687 тэрбумын төгрөгийг хөрөнгө оруулалтын зээл гаргасныхаа төлөө төрөөс та бүхнийг дэмжиж байгаа дэмжлэг гэсэн хүүгийн зөрөө. Арилжааны банк өнөөдөр дунджаар 18 орчим хувийн хүүтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа. Монгол төр 12 хүүгийн зөрүүгийн татаасыг өгж байгаа. Та өөрөө 6% төлж байгаа. Та бүхэн нэг зүйлийг ойлгоорой. Арилжааны банкнд байгаа мөнгө гэдэг бол тантай л адилхан, надтай л адилхан иргэний төр хугацаанд хадгалуулсан байгаа л мөнгө. Тэрийг л та хоршоон дээр аваад зээлдсэн байгаа. Тэгэхээр тэр мөнгийг та зээлснийхэн төлөө Монгол төр танд 31 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг 24 онд татвар төлөгчийн мөнгнөөс өгсөн байна. Өнөөдөр та бүхэн бүгд бид бүхэн татвар төлж байгаа. Тэр татвар төлсөн төсвийн мөнгнөөс та бүхнийг дэмжиж 31 тэрбум төгрөг Монгол төр шийдсэн байна. Энэ бол арилжааны банкаар дамжаад 687 тэрбум төгрөг болоод дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутагт 330 суманд байгаа 20 мянган малчин оршуулгчид хүрсэн байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар 330 сумаас хөрөнгө оруулалтын зээлээ аваагүй Монгол улсад 2хан сум байгаа. Өмнө Говь аймгийн 2 сум байгаа. Бусад 328 суманд бүх суманд шинэ оршоо хөдөлгөөний хөрөнгө оруулалтын зээл гарсан. За тэр 2 сумыг судлаад үзэхээр тодорхой хэмжээний сумандаа бас нэг тодорхой хэмжээний улс төржилт байдаг. Дээрээс нь Говийн аймагт нэг айлаас нөгөө айл хооронд маш хол юм байлээ. Яваад үзэхээр үнэхээр хол байд юм байлээ. Газар зүүн онцлог гэсэн үг. За ингээд Монгол төр ийм хүүгийн дэмжлэг өгч байна. Та бүхэн маань төдий хэмжээний зээл авсан байна гэдгийг та бүхэндээ танилцуулъя гэж бодсон юм. За одоо би жоохон шуурхайлна. Одоо би юу хэлэх гэж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд саяны энэ ажил хариуцж байгаа хүмүүс ямар ажил хийсэн байна вэ гэдгийг би та бүхэндээ товчхон танилцуулъя. Энэ слайд ямар учиртай юм гэхээр Монгол улсад маш их ийм хурал, зөвлөгөөн, форум болдог тийм үү? За ингээд очиод үзэхээр нэг одоо жоохон ууртаа дүү царайтай, нэг зангаатай дарга ингээд суудсан маш чухал юм яриад байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ арга хэмжээнүүд дээр манай хоршоологчид гарч ярьдаг болсон. Энэ ийм өөрчлөлтийн шинэ оршоо хөдөлгөөн хийсэн. Нөгөө даргын оронд яг нөгөө зээлээ авцсан алдсан хүн байгаа шүү дээ. Алдсан хүн байна. Онсон хүн байна. Одоо өнөөдөр Ховд аймгийн зэрэг сумын одоо савн үйлдвэрлэж байгаа ах маань хойно ирсэн байж байгаа. Та бүхэн бас харсан баг. Иймэрхүү онсон хүн байна. Ганц нэг алдсан хүн байгаа. Энэ хүмүүс ийм чухал одоо Монгол улсад зохион байгуулагддаг хурал чуулган дээр зочноор урагдаад панелээр суугаад илтгэл тавиад оролцдог болсон. Өнөөдөр энэ танхим дээр Ховд аймгийн 3 одоо бас хоршоологч маань маш товчхон танилцуулгыг бас бэлдсэн байгаа. За, энэ ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. За, энийг би бас товчхон танилцуул. Өнгөрсөн хугацаанд оны өмнө бид хэд урд хөрш рүүгээ бас туршлага судлуулах зорилгоор 300 орчим хоршоологчдыг зээлийн батлан даалтын сантайгаа амруулаад хамтраад явуулж үзлээ. Тэгээ манайхан бол очиод зарим нь бол одоо цөнгөндөө бэлэн мөнгө үүрцэн хоршоологч байлээ. Зарим нь ерөөсөө маш очиод сонирхож байгаа юм бол алуу ахын дүү нэг тоног төхөөрөмж үзчихмээр байна. Хаана байна? Тэрийг л нахта болоод өгөл гэдэм байлээ манайхан. Тэгээ ингээд 300 оршоологчд маань өмнөд одоо хөрш рүү бас явж үзсэн. За энэ уучлаарай яг энэ слайд маань бол одоо манай сургалтын слайд байна. Сургалтын слайд. Энэ бол нэлээд хэдэн аймагт бид нар ийм танхимын сургалтуудыг бас яг эдшнийхэн цагаар оны өмнө зохион байгуулж үзсэн. Манай одоо оршоологчд маань бол нэлээд идэвхтэй оролцсон. Нийтдээ нэг 1500 орчим оршоологчд маань хамрагдсан байна гэдгийг энэ дээр харуулж байгаа. За саяны миний ярьсан мандаа явуулаарай. Саяны миний ярьсан өмнөд хөршид одоо юм туршлага судлах энэ аяллаа зургийг та бүхэн харж байна. Ерөөсөө очиод тоног төхөөрөмж үзмээр байна гэдэг юм бэл. Хамгийн их асуудаг юм бол ерөөсөө тэр үед юм бэл. Маш олон оршоологчд маань бол ингээд цүнхэндээ бэлэн мөнгө өртсөн. Тэгээ буудлынхаа өрөөнд яг ингээд хүүхчгээ тэрж унтаад ингээд явж ясныг би бол харж ирсэн. За энэ дараагийн слайдн дээр харуулах гэж байгаа. За мандаа мэдрээд явуулаад байгаарай. За энэ дээр би юуг харуулах гэж байна вэ гэхээр 25 оныг нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн хоршоолын жил болгож зарласан
энийг энтгэг гэдэг улс таа хүн мэднэ. Энтгэг гэдэг улсад нээлтийн арга хэмжээнд зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээн дээр Монголоос төлөөлөл оролцсон. За энэ баруун одоо хамгийн доотлын болон тэр зурган дээр тэр нэг ногоон дээлтэй Монгол бүсгүй байгаа. За энэ бүсгүй бол Монгол улсын их хурлын гишүүн Мантхай. Төрөний нөгөө их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Мантхай гишүүн энэ нээлтийн арга хэмжээн дээр очиод Монгол бүсгүй Монгол дээлээ өмсөөд нээлтийн арга хэмжээн дээр энэ хүмүүсийн өөрсдийнх нь ойлгодог хэлээр илтгэл тавьсан. Илтгэл тавьсан. За энэ бол их содон үйл явдал болсон. Шинэ оршин хөдөлгөөний алдаа оног энтгэг улсад нүүбийн нээлтийн арга хэмжээн дээр Монгол бүсгүй Монгол дээлээ өмсөөд өөрсдийнх нь ойлгодог хэлээр нь ярьсан. Тэгээ энийг хараад бол бид бүхэн бахарчлаа. Тэгээд Мантхай гишүүн маань өнөөдөр арай өрөлсөж ирээгүй дараагийн арга хэмжээнд дээр хүрэлцэж ирнэ гэсэн. За энийг би та бүхэндээ бас ингээ бэлдсэн. Ийм юм болж байна гэдгийг. За энэ маш товчхон ярьчээ. Оны өмнө бидэхэд оршиологчдоос хотынхондоо гэдэг энэ нэг үзэгдэл арга хэмжээг зохион байгуулж үзсэн. Нийтдээ 37 оршооны хүмүүс хотод ирээд бүтээгдэхүүнээ зарсан. Нийтдээ нэг 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд нутг руугаа буцсан байна. Энийг бас харуулчихъя. За энэ оны өмнө зохион байгуулсан их чухал арга хэмжээ. Бити бохон ингэсэн. Шадар сайдын тушаал гараад 330 суманд аймагуд маань зохион байгуулад Ховд аймгийн 17 суманд одоо бас амар санаа засаг даргын тушаал гараад энэ бүлгүүд ажилласан. За ингээд бүлгүүд ажиллаад энэ миний нөгөө Монгол улс Монгол төр 24 онд 330 сумынхаа малчин өрх болгонд хүрэх 2 оролдлого хийсний 2 дахь нь энэ. Би 2 дахь нь энийг хэлээдсэн. За ингээд 121 бүлэг улсын хэмжээнд ажиллаад нийтдээ 652 төрийн албаагч ажилласан. За ингээд нийтдээ 302,000 км туулсан. 302,000 км. Энэ ажлыг оны өмнө зохион байгуулсан. За ингээд нэг алгасчлаа. Манлаа буцаагаараа мэдрээд яваарай манлаа. За ингээд юм байна. Яг ингээд манай онцгойгийнхэн дээр одоо манай онцгойгийн албаагчд бас харагдаж байна. Манай аймгийн болон сумын хүнсүүдийн аж ахуйн тасаг, хүнсүүдийн аж ахуйн газрын бас хүмүүс маань бас харагдаж байна. Яг ингээд малчны хотонд ингээд онцгойгийнхэн маань ахлаад ингээд яваад очихоор манай онцгойгийнхэн ч бас үртээ яасан гоё алаг ирэнж хувцастай юм. Үнэхээр одоо мөнгө очихоор манай орчуулагчд бол жоохон айд юм байлээ. Яг нэг хэлэхэд бол. За одоо чи шалгах гад хүрээд ирвөө, намайг айлах гэж байна, үчээх гэж байна уу, намайг барих гэж байна уу, хорих гэж байна уу гэдэг энэ жоохон болгоомжиж хүлээж авсан. 330 сум зохион байгуулахад. За энэ зураг ямар учиртай гэхээр та бүхэн хараарай. Энэ зурган дээр айлгсан, ичээсэн нэг ч зураг байхгүй. Дандаа хүнлэг байдлаар зохион байгуулсан. Бид нар энийг явахаас өмнө энэ 600 үедээ албаагчдаа маш сайн сургасан. Дандаа инээгээд бүгдээрээ зогсоод хамтарч ажиллаад ингээд сайхан зураг авахулсан байгаа. Инээсэн. Ийм зургууд та бүхэн харагдаж байгаа. За энэний үр дүн би Ховд аймагт бас амар санаа даргын зохион байгуулсан баг бол үнэхээр шуурхай сайн зохион байгуулсан. Энэний үр дүнг би одоо та бүхэндээ танилцуулъя. За энэ бол нөгөө 21 аймагт нийтдээ 16,000 айлд орно гэж зорьсон. За зорилтынхоо бол нэг 85% түрээд нийтдээ нэг 13,000 айлаар бол улсын хэмжээнд орсон байна. За энэний Ховд аймагт одоо би дүнгийн нэгтгэлийг та бүхэндээ өнөөдөр танилцуулъя. За хамгийн ихний одоо энэ саяны айлд очиод танаа айлд та бүхэн дээр бас ирсэн байгаа төрийн албаагчид хамгийн ихний асуулт бол ингэж асуусан, асуумж асуусан. Хамгийн эхлээд та зээлийн зориултын дагуу зарцуулахад хүндрэл байсан уу гэж асуусан. Хүндрэл байсан уу гэж асуусан. Ингээд Ховд аймагт нийтдээ 1355 хүн малчныхаар орсон. 1355 малчин маань зээлээ авсан хүн байсан. За Ховд аймагт бол нийтдээ 2000 орчим хүн зээл авсны 1300-аар нь орсон. Ингээд 97% нь бол бидэнд бол тийм одоо хүндрэл бол айхтар байгаагүй гэж хариулсан. Байгаагүй гэж хариулсан. За хоёр дахь асуулт өвлжилтийн бэлтгэлээ хангахад танд дэмжлэг болсон уу одоо энэ хөдөлгөөний одоо энэ одоо хөнгөлөлтөө зээл гэсэн. За ингээ Ховд аймгийн нийт одоо асуултанд хариулсан хүмүүс юм байна. 81% нь бол 1000 одоо хүн маань бол үнэхээр дэмжлэг болсон гэсэн. Тэгээд өнгөрсөн өвөл бол та бүхэн ямар хөө хүнд байсныг мэдж байгаа. За энэ жил бол одоо маш сайхан өвөл болж байна. За одоо зарим нэг хүмүүс маань бол 2-3 сарын хүнд шүүл гэдэг. 2-3 сар битгий тайвшраарай л гэдэг. Одоо манай ажил хариуцж байгаа хүмүүсийг одоо ганц нойргүй хонуулж байгаа юм бол энэ одоо 2-3 сарын болцсгүй зудын эрсдэл байгаа. Одоо би бол сүүлийн одоо 3 сар бол одоо жоохон асуудалтай л унтж байна энэ нөгөө хэлгээд. Тэгээд одоо энэ идрийг хараад бол үнэхээр одоо энэ жил бол манай оршооныхаа зээлийг авсан хүмүүс бол маш сайхан бэлдсэн, ногоон тижээлээ авсан, за хашаа хороогоо сайжруулсан, унаа тэргээж гэсэн ер нь нэг сайхан болгосон. Зүүн одоо түрүү жил бол одоо эх орны зүүн хязгаар Дорнод, Хинти, Сүхбаатар аймагуд эдэр бол үнэхээр нүд талтран болсныг та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ, тий. За энэ жил бол энэ зураглал бол
одоо байгаль одоо дэлхийн маань сайхан байгаасаа тэгтээ ийм юм дахиад ирэх юм бол манай энэ шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлтөө зээл авсан оршуулагчид маань бэлэн байгаа гэж ойлгож болно. Бэлтгэлээ сайхан базаасан, та бүхэн ч гэсэн энэ жил бэлтгэлээ бол маш сайхан базаасан байгаа. За 3 дахь асуулт. Энэ хамгийн чухал. За одоо ингээл нөгөө улс төр хийдэг хүмүүс ч одоо бид түр хэлсэн ш нөгөө 2 сорилт те. 2 сорилт. Төлөхгүй наад хэд чи бити өг. Одоо наа банка бол одоо өстой ороод ирэхээр нь хөөгөөд явуул дахиж юм байхгүй бол гэ загнаацсан. Ингээд Ховд аймагт нийт асуултанд хариулсан хүмүүсийн 91% нь та эргэж төлөхөд танд хүндрэл үүсгүүл гэсэн. Мэдээж энэ зодын эрсдлийн өмнө асуусан, өвөлжилт дөнгөж эхэлж байхад асуусан, малт тарган байхад асуусан. Гэхдээ 91% нь бидэнд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй. Бид төлчнөө л гэж байгаа. Бид төлчнөө л гэж байгаа. Энэ бол 330 суманд яваад их орныхоо булан тохио болгоныг тэмдрээд үзсэн. Миний хувьд бас энэ нэлээд бас дөхөж очсон. Яг ийм л байгаа Монгол улсад. За ингээд энийг би товчхон хэлчихье. Энэ бол хоршоонд илсгээс өмнө бид нар ямар одоо нөхцөл байдалтай байсан гэсэн нөхцөл байдлыг тодорхойлох асуумж. За ер нь бол ингээд 55% нь малын үйлдвэрлэг байдал одоо муу байсан. Тоног төхөөрөмж бид нар дутагдaltaй байдаг. Малын ачаас сарвчаас жоон дутагдaltaй. Тэгээд иймэрхүү хариултуудыг бол хэлсэн. Хоршоонд нэгдгээс өмнө шүү. Нэгдгээс өмнө. За нэгдсэний дараа зээлээ авсны дараа юу болж байгаа вэ гэдгийг энэ дээр асуусан. За ингээд 35% нь бол одоо үйлдвэрлэг байдал сайжирсан, тоног төхөөрөмжийн хүрэлцээ нэмэгдсэн, өвс тэжээл одоо хүрэлцээ нэмэгдсэн эдэргээд иймэрхүү байдлаар нэлээд эерэг дүнгууд гарсан. Эерэг дүнгууд гарсан. За тэгээ энэ ажлыг оны өмнө амжилттай сайхан зохион байгуулсан аймгийн засаг дарга амар санаа даргаар ахлуулсан энэ баг хамт олонд хэдүүлээ баяр хүргье. Монгол төр бол ажиллаа хийж байгаа шүү. Монгол улсад одоо нууц юм гэж байхгүй болсон. Ингээд айлын хот болгонд очисон. Ингээд энэ ажил байд бол их сайхан хүнлэг сайхан зохион байгуулагдсан гэдгийг та бүхэндээ дуулгая гэж бодож байна. За би одоо цаашид хийх ажлуудаасаа товчхон эдийн ажлыг та бүхэндээ танилцуулъя. Үндэсний хороо 9 сая хурлаа хийгээд нийтдээ нэг 8 зорилтын хүрээнд нэг 48 арга хэмжээ батлуулсан. Ингээд эндээс нэг 8 9-ийг нь та бүхэндээ онцлоё. Бид бүхэн бол одоо энэ хамгийн ихэн дээр та бүхэн тэр эхний хэсгийг таарж байна. Энэ бол одоо энэ Монгол банкны өнөөдөр ирсэн байгаа хүндэт зочдтойгоо дээр бид нар хамтраад ер нь одоо төрийн банк, хаан банк хоёр маань бол их сайхан ажиллаж байна. Тэгвэл одоо арилжааны банкны одоо их үүсвэр буюу өнөөдөр ингээл та бүхэн за энэ банкны зээл гарахгүй байна, энэ өгөхгүй байна, яах вэ гэж ингээл явж байгаа мэдэж байна, ойлгож байна. Тэгэхээр бид нар цаашдаа бол 25 онд болж өгвөл бид нар Монгол банктайгаа хамтраад эхний ээлжинд бид нар IFC гэдэг байгууллага руу бас саналаа хэлсэн байгаа даа. Ер нь энэ хоршоолоод хэрэгтэй хөрөнгө оруулалтын баг хүнтэй зээлийг хоршоодод хэрэгтэй зээлийг Монголд оруулж ирмээр байна гэдэг олон улсын байгууллагуудаас бид нар бас их үүсвэр татах дээр ажиллаж байна. Энэ бол 25 онд бидний бас чухал төвлөрж ажиллах ажлуудын маань нэг байх юм а гэдгийг хинт нийлгэсэн. За хоёрт нь өчтөр би амар санаа засаг даргатай бид нар манай үндэсний орооны залуучууд орж ус албан уулзалт хийсэн. Амар санаа даргатын 2 дахь ажлыг бид нар уламжилсан. Аймгийн засаг дарга бол тэр дорн газар дээр нь шийдвэрлээд энэ ажлыг шуурхай зохион байгуулна гэсэн. Энэ ямар ажил вэ гэхээр хоршоодод мал аж ахуйн одоо үйлдвэрлэл эрх зүйн зориултаар 5 газар хүртэлх одоо тийм газрыг одоо эзэмшүүлэх юм боломж бол хуулийн боломж, журмын боломж бол нэгдсэн шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд. За энийг бол Ховд аймаг маань бол одоогоор одоо хоршоондоо газраа эзэмшсэн байгаа нэг оршоо байхгүй байгаа. Би амар санаа даргад уламжилсан засаг дарга бол одоо 21 аймгийн 21 сумын уучлаарай 17 сумынхаа засаг дарга нар руу албан бичгээ явуулаад энэ ажлыг оны ихэнх гэхэд зохион байгуулна гэдгээ бол хэлсэн. Энэ бол маш энгийн аймгийн дарга сумтайгаа хамтраад сумынхаа хэмжээнд сонгон шалгуулалтыг хийгээд дүнгээ гаргаад сумын засаг даргын захирамж гараад тэр газар тухайн хоршооны эзэмшилж хийчих боломжтой энэ ажлыг аймагтайгаа хамтраад бид нар эхний хагаст хийлээ гэж төлөвлөж байна. За 3 дахь ажил. За нэг дахиад ингэж байгаа. Аймагуудаар явхаар за нөгөө мал аж ахуйн зориулалтын газрыг бид бүхэн ногоон тижэл тармаар байна гэдэг. Ногоон тижэл. За энэ бол тариалангийн хуулиараа бол шууд та бүхэн атар газрыг сэндичээд эхэлж болохгүй. Атар газар буюу онгон сайхан дагшин газрыг та бүхэн хаглаад юм тариад ургуулад эхэлж болохгүй. Энэ бол хуулиар хориотой. Одоо яах ёстой вэ гэхээр атар газрыг тариалангийн газар руу ангилал солино гэдэг. Энэ одоо манай энэ аймгийн газар зохион байгуулалт барилгын газрынхан бас ирсэн байгаа. Энийг хийнэ. За энэ гэхдээ жоохон процесстэй. Сум нь төлөвлөгөөгөө гаргаад аймаг руугаа явуулна. Аймаг нь амар санаа дарга 17 сумынхаа мэдээллийг нэгтгээд инх хоёр сайд руу явуулна. Хүнс үдэ аж ахуйн сайд Ж инх хоёр Монгол улсын 21 аймгийн засаг даргаас бүгднгээс нь төлөвлөгөөг нь аваад Говьолтой аймгийн Чимбат засаг дарга, Увс аймгийн Бачаргал засаг дарга, Завхан аймгийн Өнөр баяр засаг дарга,
Ховд аймгийн амар санаа засаг даргын гих мэтлийн 21 засаг даргаас төлөвлөгөөг нь аваад газар зохион байгуулалт геодэ зураг зүүн ерөнхий газар гэдэг агентлаг байгаа. Ерөнхий сайдын одоо эрхлэх асуудлын хүрээнд. Энэ агентлаг руу 21 аймгийн мэдээллийг энэхүү сайд явуулна. За энэ агентлаг Монгол Улсын засгийн газрын хуралдаанд оруулаад шийдвэрлүүлээд төлгөө батлагдана. Үүний дараа хоршоод маань ногоон тижэл тариалах зориулалтаар энэ газар авах боломжтой болох. Энийг бол бас одоо ихний үйлрэлд одоо багтааж зохион байгуулна гэдгийг өчтөр амар санаа даргатай бид нар бас уулзалт ихтэй ярьсан. Амар санаа даргын дээр шуурхайлж 17 сумынхаа засаг даргыг шахаж ажиллана гэдгийг бас амласан байгаа гэдгийг та бүхэндээ дуулгач. За баяр хүргэе. Амар санаа дарга одоо өчтөр бид нар аймгийн даргатайгаа уулзлаа. Одоо энэ Ховд аймагч бас их сайхан засаг даргатай болсон байна. Хувийн хвшилд ажиллаж исэн. Тэгээ одоо маш шуурхай хийн гэж бол амласан. Тэгээд одоо та бүхэн одоо шахаж нэхэж ажиллаарэ. За дөрөвдөх ажил. За одоо ингээд аймаг сум болгон дээр бахан анхан шатны хоршоо гэж байгаа. 9 хүн нийлээд хоршоо байгуулсан. За зарим нь бол одоо 10 20 гишүүнтэй. За одоо цаашаа энэ яах ёстой вэ гэхээр энэ бол одоо хин нэгэн одоо мэрэгэн бие одоо ухаантай хүний сэлж байгаа санаа биш. Олон улстай энэ хоршоод тодорхой хэмжээний хуулийн этгээдтэй нийлээд дундын хоршоо гэдэг зохион байгуулалт байдаг юм байна. Дундын хоршоо гэдэг зохион байгуулалт. За тийшээ явах ёстой болж харж байгаа. Дундын хоршоо. За энэ ажлыг бид нар дөрөвдөх зорилтон дээр дөрөвдөх арга хэмжээгээр нэлээд хийнэ. Ер нь бол одоо ингээд нэг суманд одоо 1000 суман дээр 10 махны цех ажилуулдаг хоршоо хэрэггүй юм байл ерөөсөө. А тэр 10 нийлээд тухайн сумынхаа тодорхой хэмжээний одоо хуулийн этгээдтэй нийлээд дундын хоршоо болоод бид нар нийлээд хөшөөтийн уурхаа дээр ажиллаж байгаа тэр одоо 1000 2000 хүнд өдөр тутамдаа тэр хүн чинь хүн лимж хоол идж байгаа. Тэр хүмүүс рүү бид нар махаа өгөө гэдэг гэрээгээ байгуулъя, энэ хилцлийг хийя гэдэг энэ зохион байгуулалт руу орно гэсэн үг. Энэ зохион байгуулалт руу. За одоо энэ хавар Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. За тэнд бол бас олон зуун хүн ажиллана. За тэнд хүн байна гэдэг бол зах зээл байна л гэсэн үг. Хүн байна гэдэг бол хоол иднэ л гэсэн үг. Хүн байна гэдэг бол одоо гараа савнгаар угаанаа л гэсэн үг. Тэгэхээр энэ Ховд аймагт өрнөж байгаа энэ том төслүүдтэй дундын оршооны зохион байгуулалтанд орсон манай оршоод цаашдаа энэ одоо холбох энэ ажлуудаар бид нар төвлөрнөө, аймаг маань энийг дэмжинэ гэсэн. За энэ бол дөрөвдөх ажил. За тэр 5 дахь ажил дээр та бүхэн гадны тэгтээ нэлээд сонсогдоод байдаг нэг үгийг чэйжлээд авчаарай. Стандарт гэж. Иесусгээр хэлсэн энийг та бүхэн маань чэйжлээд авчаарай. За нэг 9891 гэдэг чухал стандарт байгаа. Хариуцлагатай нүүдэлчдийн одоо зохистой дадал гэдэг. Энэ стандарт руу бидэд бол одоо хоршоодоо нэлээд шахна. Энэ стандартыг одоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. За энэ стандартыг биелүүлчих юм бол шүү дээ. Яг нь ер нь бол бас жоохон чанга стандарт. Чанга юм байлээ. Энэ стандартыг биелүүлчих юм бол банк яаж нөхөр хаан банк, төрийн банк хоёр танд дахиад зээл өгье гэдэг. Дахиад зээл өгье гэдэг. За энэ стандартыг биелүүлчих юм бол таны бүтээгдэхүүнийг дараагийн одоо хөшөөт, дараагийн Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц таны бүтээгдэхүүнийг авъя л гэдэг. Авъя таавал итгэж болох хоршоо байна. Таавал сайн юм байна. Танаас юм аммаар байна л гэдэг. Тэгэхээр энэ зорилтыг энэ арга хэмжээ хэдүүлээ 5 дээр гинэ гэж та бүхэн маань ойлгож болно. За 6 дахь нь одоо түрүүний хэлсэн энэ сургалт байх хэрэгтэй юм байл. Яг ингээд яваад үзэхээр манай малчид бол байнгын сургалт хэрэгтэй байдаг. Мэдээж бидхүү ойлгож байгаа. Малчин хүн гэдэг бол одоо өглөө малаа дагаал гардаг. Тэгээ заримдаа орой ирдэг. За орой ирэхэд нь бол хүүтэн гэр ухтах тохиолдол байна. Янз бүрийн л одоо энэ амьдрал баян янз бүрийн тохиолдол угцдаг. Тэгэхээр энэ дээр бидгээд энэ сургалтыг бол 6 дахь арга хэмжээнд дээрээ бас нэлээд сайн үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. 7 дахь нь өчтөр би аймгийн даргатай уулзахдаа саналаа тавьсан. Яг энэ аймгийн тамгын бүтээцээр энэ шинэ орчин хариуцсныг төрийн албаагч хэрэгтэй байна гэсэн аймгийн одоо дарга бол тэр одоо моментод шийдвэрээ гаргасан. Ингээд одоо хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн мэрэгчлэн сүрэн жав гэдэг охиныг яг энэ шинэ орчин хөдөлгөөнийг Ховд аймагт хариуцсан одоо мэрэгчлэнээр томилж өгсөн. Тэгээ энэ одоо сүрэн жав мэрэгчлэнтэйгээ бид бүхэн бас үндэсний ороо нягт ажиллан сүрэн жав маань доошоо 17 сумынхаа хөдөө аж ахуйн тасгийн холбогдох хүмүүстэй ажиллана. За ингээ суманд очихоор хөдөө аж ахуйн тасг нь 3 орон тоотой. Заримдаа хүнээ авцсан байдаг, зарим нь хоосон хүн аваагүй байдаг. Тэгээ заримдаа авсан хүн нь бас мэрэгжлийн бус хүн байд юм байлээ. Нэг эмч орж ирээ суудсан тохиолдол харж исэн. Тэргээд ингээ амьдрал баян янз бүрийн тохиолдол байд. Гол нь хэлэх гээд байгаа санаа нь ажил хариуцж байгаа хүн аймгийн төвшөнд, сумын төвшөнд бий болох дээр 25 онд бас яг энэ шинэ орчин хөдөлгөөний энэ ажил хариуцлагыг бий болох дээр ажиллана гэдэг нь 7 дахь ажил нь ах юм. За 8-нд нь түрүү хэлсэн гадны одоо туршлага судалгаалахаар бид нөхөө оны өмнө явуулсан 300-аас нэг 100 орчим нь бол яг одоо энэ баруун бүсийнхаа 4 аймгаас явуулж үтсэн. Тэгээ баруун бүсийн 4 аймгийнхаа маань бол бас нэлээд ажил хэрэгчээр урд хөрш рүү яваад юмаа судлаад ингээ ирсэн. Энэ ажлыг бид нар үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. За 9-р нь төрөний тэр одоо дотоодын болон гадаадын зах зээл дээр
байгаа тэр одоо тоглогчтой холбоно. За өнөөдөр Монгол банкныхан бас ирсэн байгаа. Монгол банкныхан сүүлд одоо мөнгөний бодлого гэдэг бас их айхтар чухал бодлогын баримт бичгээ оны өмнө батлуулдаг. 25 оны мөнгөний бодлогоо батлуулахдаа нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт гэдэг нэг айхтар сайхан батлуулсан байлаа. Тэр нь бол одоо монголоор ойлгох юм бол та бүхэн үйлдвэртэй гэрээ байгуулад цааталт нь үйлдвэрчин цаашаа борлуулагч талтай гэрээ байгуулж байгаа. Энэ гурван тоглогч гурван талд очиод зээл авах шаардлагагүй юм байна. Энэ гурван тоглогч бие биентэйгээ байгуулсан гэрээгээ үндэслээд гэрээгээ барьцаалаад Арилжааны банкнаас зээл авч болох юм байна гэдгийг Монгол банкныхан байна мөнгөний бодлогын дундаа оруулж суулгаж бас батлуулсан байлээ. Энийг бол одоо манай шинэ оршоо бол энэ жил бол хийх гэж нэлээд зориндоо. Тэгээд энэ дунд хөшөөттэй гэрээ байгуулах, энэ дунд Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцыг хийх гэж байгаа хүмүүстэй гэрээ байгуулах олон оршоод сууж байгаа. Та бүхэн тэр гэрээгээ үндэслээд одоо энэ ихний нэгний сууж байгаа төрийн банкн дээр одоо ажил хариуцж байгаа, шат чатанд ажил хариуцж байгаа хүмүүс байна. Тэгэхээр сэтгэл гаргаж ажилласан. Тэгээ гол нь хамгийн гол энэ бүхнээс одоо нөгөө benefit гэж хэлээд байгаа. Нөгөө давуу сайхан юмыг нь хүртэж байгаа, үр шимийг нь хүртэж байгаа 300 гаруй хоршоологчд байна. Өнөөдөр аймгийнхаа төв дээр хурж ирээд энэ зөвлөгөөнд одоо мэдээлэл авъя, сургалт авъя, аль болох одоо бусдаасаа төрүүлж авахыг гээд хүрээд ирсэн байгаа. Хамгийн одоо мэдээлэлд ойрхон энэ хүмүүс маань хүрээд ирсэн байгаамаа. Ингээд өнөөдрийн зөвлөгөөний маань хамгийн ихний танилцуулга ийм байлаа.